Эд хөрөнгө үн төлбөргүй ашиглаж буй этгээд нь дараах дөрвөн үүргийг хүлээдэг. Эд хөрөнгийг гэрээ заасны дагуу зориултаар нь ашиглах, ердийн илгэц хорогдоос илүүтэйгээр муудахгүй байх. Шилжүүлсэн этгээдийн зөвшөөрлгүйгээр эд хөрөнгийг 3 дахь этгээдийн эзэмшиж ашиглалтанд шилжүүлэхгүй байх. Эд хөрөнгийн хэвийн байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай зардлыг хариуцах. Гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийг бүрэн бүтэн босааж өгөх үүргийг хүлээдэг. Эд хөрөнгө үн төлбөргүй ашиглаж буй этгээд нь дараах тохиолдолд цуцлах хэрэгтэй. Тухайн эд хөрөнгө өөртөө зайлшгүй шаардлагатай болсон. Эд хөрөнгө үн төлбөргүй ашиглаж байсан этгээд нас барсан. Эд хөрөнгө үн төлбөргүй ашиглаж байгаа тал үүргээ гүйцэтгэгүй буюу зохисгоор гүйцэтгэг бол эд хөрөнгийг тодорхой зорилгоор тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон бол хугацаа өнгөрсөн эсвэл зорилгыг тодорхойлоогүй бол хэдий ч цуцлах хэрэгтэй байдаг. Эд хөрөнгө үн төлбөргүйгээр ашиглах гэрээ нь төрөөсийн гэрээ болон эд хөрөнгө хөсүүлэх гэрээнээс нэгдүгээрт эд хөрөнгийг үн төлбөргүйгээр ашиглаж байгаараа. Хоёрдугаарт нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлж байгаараа онцлогтой байдаг.